Сайн бацхан уу, мөнгөчин байна. За 2024 оны 9 сар гарсан байна. Гадаа өглөө өрөөдөө их сэрүүхэн болсон байна. Энэ насны намар ирсэн байна. Тэгээд ер нь дотор өмдөндөө орж байгаа хүмүүс багсаг харагдаж явах шиг байна. Тэгээд улаан хувцас өмсөд бас оролтоо зүүх хэрэгтэй юм шиг надад их санагдсан. Тэгээд ямарч улаан хувцас өмсөд ажил, сургууль, хичээлдээ явцгаасаа гэж хүсэж байна. Тэгээд эрүүл мэнд ямар нэгэн байдлаар өвдчих юм бол амьдралын чанарт ч гэсэн нөлөөлөд амар хэцүү байдаг учраас ямар ч тач бүгдээрээ эрүүл мэндээс хамгаалаарай. 2024 оны маань 75% нь бараг тэн хагас нь өнгөрч байна. За тэгээд бүгдэнд нь ямар ч тач 2024 онд гаргасан шийдвэр, зорилтууд байсан байх. Тэгээд хэр биелэгдэж байгааг мэдэхгүй байгаач ямар ч тач үлдсэн хугацаанд гаргасан шийдвэр, зорилтоо дахин ч нэг иргэн санангаа үлдсэн хугацаанд бас биелүүлэх гэж оролдоосаа гэж хүсэж байна. За миний хувьд болохоор манай сумын оюутнууд маань өглөө болгоно 7 цагаас бас 7:30-аас ч юм уу QT буюу чимээгүй цагтай байгаа. Тэгээд өглөө болгоно ингээд залуучдын группт ямар ч тач зургууд нь ороод явж байгаа. Тэгээд өглөө 7 цагаас чимээгүй цагт очихын тулд болохоор 6:30 юм уу. Тэгээд өглөө осоод нүр гараа угаан, сургууль хичээлээ бэлдэн, хуцаа өмсөн, өглөөний цайгаа чадвал уун. Тэгээд автобусандаа суугаад сургууль дээрээ очих гэдэг ямар ч тач өглөө эрт очиж байгаа. Очихын тулд болохоор их эрт босож байгаа. Тэгээд миний мэдхээр налахаас ч гэсэн оюутнууд маань ирээд өглөө тасралтгүй чимээгүй цагт оролцож байгаа гэдэг тэр мэдээг ч гэсийг сонсож байгаа. Миний хувьд болохоор бас залуу хүн шүү дээ. Бас оюутнууд яг өмнө нь ч гэсэн яг надад болохоор тийм өглөө босоод чимээгүй цагт оролцоод тийм цаг байсан. Тэгээ оюутнуудаас их инспирэшн аваад миний хувьд ч гэсэн манай ажил маань 9-с эхэлдэг ч гэсэн өглөө эрт оюутнуудтайгаа зэрэгцэж босоод өөртөө бас хичээлийн хуваар гаргасан байгаа. Тэгээ сурж байгаа зүйлсүүдээ өглөө болгоно цагаа ингээ хуваарлаад орой болгоно ч юм уу хичээлийн хуваараа гаргаад бас ингээ ажлын 5 өдөр сурж байгаа зүйлсээ яг хичээл шиг хуваард оруулаад категорид оруулаад сурах тийм зорилт гаргасан байгаа. Тэгээд оюутнуудтайгаа харахаар байгаа шүү. Бүгдээ их мундаг байгаа шүү. За бүгдэнд нь их баярлалаа. Бараг 3 жилийн турш ингээд ажилласан прожект маань дууссан байгаа. За тэр нь юу гэхээр за 2022 оны 10 сараас эхлээд ямар ч тач барилга маань эхэлсэн. За тэгээд тэр үед болохоор суурийг мэрэгжлийн хүмүүс тавьсан учраас пум зөөгөөд эхэлж исэн. За тэгээд 23 он, 24 он, за тэгээд сая 9 сарын 7 нээлт маань хийлээ. За миний хувьд болохоор энэ баригдах явцад үнэхээр маш их юм сурсан байгаа. Хэдий 10 жилдээ аав ээжигээ дагаад алтанд ч явж үтсэн, тоосгоч зохиж үтсэн. За тэгээд модонд явсан ч юм уу. Ямарч хийж үзээгүй юм байхгүй. Бүх зүйл нь ингээд дагаад ах нарыгаа бас аав ээжтэйгээ ингээд дагалдаад маш олон зүйлийг хийж үтсэн байгаа. Гэтэ миний хувьд болохоор энэ 3 жилийн хугацаанд барилга дээр ингээ үйлчлэнгээ бас хамгийн хэцүү, бас хамгийн олон зүйлийг сурсан, бас олон зүйлийг ухаарсан, олон хүмүүстэй харилцсан тийм цаг хугацаа байсан. Тэгээ маш их бас хэцүү ч бас цаг хугацаа байсан. Гэхдээ нээлтийн өдөр болохоор баг бүх тэр хэцүү зүйл маань мартагдсан байгаа. За нэг тийм үг байдаг да. Одоо их хүн одоо төрөлтөө өвдөлт чинь үнэхээр хэцүү шттэ. Яг мэдэрч үзээгүй л дээ. Гэхдээ ирүүний энэ ясал салахгүй бусд бүх салдаг гэх хэмжээний тийм хэцүү шттэ. За тэгээд гэхдээ төрөлтөө өвдөлтөө бодох юм бол хүүхдээ дахиж хүүхэд төрүүлэхгүй гэж боддог гэсэн. Гэхдээ хүүхдээ ингээд төрөөд гараад ирсэн байгааг харах юм бол өмнөх бүх өвдөлт нь өмнөх хэцүүсэн зүйлсүүд нь мартагддаг гэж байгаа. За яг тэрэн шиг яг нээлтийн өдөр болохоор бүхий л өмнөх хэцүү зүйлсүүд маань ямар ч тач бичлэгэн дээр бас ингээд үтсэн. Өмнөх бүх зүйл маань ингэж эргэж бодонгоо тэр хэцүү зүйлсүүд маань бүгд мартагдсан байгаа. Тэгээ ямар ч тач энэ 2-3 жилийг дүгнэж хэлэх юм бол бүх зүйл нэгүсэл байсан байгаа. Маш их талархмаар зүйлсүүд маш олон байсан. Тэгээд хамт ажиллаж исэн ах нар маань үнэхээр мундаг тэдэ надаа үнэхээр мундаг хүмүүс байсан учраас маш их суралцсан цаг хугацаа байсан байгаа. Хэрвээ дараа нэг боломж олдох юм бол би сурсан зүйлсүүдээ ийм зүйл сурсан гэдгээ бас ингээд тоочоод өөрийгөө ч гэсэн ямар зүйл сурснаа бүгдийг ингээд тоочоод бас ингээд бичлэг хийж оруулах гэсэн бодол байгаа. Хэрвээ чадвал за нээлтийн онцлол болохоос өмнө ямарчаас 7 хоногийн турш прогондож бас ингээд олон удаа давцсан байгаа. За тэгээ нээлтийн онцлол болохоор нээлтийн онцлогоор болохоор нийт 1200 гаруй хүмүүс ирсэн байгаа. Тэгээд үнэхээр Вамбекагийн ер нь бол төгс явагдсан байгаа. Өглөө 11 цагаас эхлээд ер нь бол нэг 12-1 үед болохоор дууссан байгаа. Тэгээ сөүлдөх чуулганаас Яхан мастер ирээд
ямартай шамдтаа нээлтийн ёслол оролцсон байгаа. Тэгээд энэ төв жуулган маа зөвхөн төв жуулганы ахын дүүс нарын жуулган биш, бүхэл орон нутагт байгаа ахын дүүс нар маань Улаанбаатарт амьдардаг гэр бүл хамаатан бас найз нөхөд байдаг. Тэр хүмүүстэй сайн мэдээг тарах боломжтой бас бүгднгийнх нь жуулган болсон байгаа. Тэгээд Монголын сайн мэдээний 20 жил болсон шүү дээ. Тэгээд миний хувьд болохоор аврагдаад 10 жил болж байгаа. За тэгээд 20 жил Монгол сайн мэдээ орж байгаа 20 жил болсны баярын мэндийг бас бүгдэнд нь хүргэе. За тэгээд одоо нээлттэй хийгээл дуусчихж байгаа биш. Энэ эхлэл гэж маш их олон хүмүүс хэлсэн. За тэгээд ямар ч тааж одооноос эхлээд сайн мэдээний тарах тал дээр өмнөхөр их тараагаад оролцуул их гоё юм шиг байна. Тэгээ ямар ч тааж хотын төвөөс ямарсны 15 минут л алхаад ирэхэд боломжтой тийм зайд байгаа ч тийм төв байрал дээр ирсэн байгаа. За тийм учраас ямар ч төгжрэл байсан зүгээр алхаад ирэхэд 15 минут болохоор тийм ойрхон бас сайн мэдээ тарахад ч гэсэн орчны хувьд үнэхээр гайхалтай болсон байгаа. Тэгээд техникийн багт маань болохоор энэ нээлттэй баяр болохоор нийт 7 хүн үйлчилсэн байгаа. Нэмэлтээр бас 8 хүн гэж хэлж болохоор бас гадна холбоо барьдаг хүнтэй нийлээд 8 улаа үйлчилсэн байгаа. Тэгээд тэр хэмжээнд техник маань томорсон гэсэн үг. За тэгээд техникийн талаар болохоор Солонгос 3 ах ирснээс хойш маш олон зүйлийг сурсан, бас бичлэгээр үлдээсэн байгаа. Гэтэ бичлэг хийж эдитлж чадахгүй бас олон хугацаа өнгөрч байна. Тэгээд ямар ч би YouTube сууг нээсэн зорилго маань болохоор энэ Adobe програм бас энэ broadcast-ийн тал дээр бас Apple-ийн бүтээгдэхүүний тал дээр монгол хэл дээр ямар ч контентийг бэлтгэж оруулъя гэсэн зорилгоор ямар ч тач ихэлсэн байгаа. За тэгээд одоо ер нь бол энгийн ажлын хуваарьтай орсон байгаа. Өглөө 9:26 яг гэдэг тэр нь баримтлагдгүй мэдэхгүй байгаа ч ямар ч тач бичлэг хийх цаг ямар ч тач олдож байгаа. Ямар ч хичээлээ ингэж бэлдэх цаг тэгээд хичээлээ бэлдсэнийхаа дараа тэргээ рекорд хийх цаг бас эдит хийх цаг тэгээ оруулах цаг гэдэг явц байгаа шүү дээ. Тийм учраас хангалттай тийм цаг хугацаа өгөгдөж байгаа учраас одоо нас хичээлээ оруулаад явахыг бодголноо. За бүгдэнд нь маш их баярлалаа. Кат